За сайн байцгаана уу бичлэг үзэх хүчээ мэндээ хүргэе. За өнөөдөр номныхоо нэлээ хідэн сэдвийг алгасаад шууд 51 дахь хуудаснаас төрөл, амьдрал ба үхэл гэсэн сэдвийг уншия гэж бодлоо. Ойрд бичлэг оруулаагүй. Тэгээд нэлээд жоохон хойрох шиг шинжтэй байгаа болохоор зэрэг жоохон өөртөө ингэж нэг пуш хийх, түлхэц өгөх тийм сэдвийг сонгож аваад дахиад уншия гэж бодлоо. За ихэнх хүүхдүүдийн хувьд өнөөгийн интернетийн эринд эцэг эхээс илүүтэй компьютерууд амьдралын баримтын тухай мэдээллийн гол их сурвалж болжээ. Эр ба эм бэлгийн эсүүд хоорондоо нээлдэг тухай хэвшсэн тодорхойлолт хангалтгүй хэмээн Бурхны сургаалд үздэг. 3 дахь хүчин зүйлийн оролцоо байдаг. Тэр нь ухамсарын урсгал юм. Эцэг эх хоёрын хамтдаа таныг бий болгох хувийн үйлдэлүүдэд үлдэж байна гэж бодож байхад өөр хэн нэгэн бас тэр үед байсан нь та юм. Яг одоогийн байгаа та биш л дээ. Гэхдээ зуурдын төрөл буюу бардууд байгаа хий үзэгдэл шиг хүн байхдаа үүлээрээ эцэг эхтэй татагдаж бардын төрлөختний сэтгэл таны сэтгэл болжээ. Тиймээс үр тогтох үед эцэг эхийн хоромсоомын багцуудад агуулгдсан генийн өв залгамжлал дээр нэмж үүлийн чадамж, санамж, урд төрлүүдийн цувааны сайн болон муу сэтгэлийн уулмрууд цуглуулах хэлбэрээр сэтгэлийн өв залгамжлал нийлдэг. Буддын тарины намд сэтгэл өөрөө боловсрсан эсхийг хүний биеийн асар нарийн бүтцтэй болон хувиргах цаадах зохион байгуулалтын хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг. Сэтгэл бол танин мэдлийн энерги бөгөөд түүний идэвхтэй бүрэлдэхүүн нь санаа буюу хүсэл тэмүүлэл бөгөөд энэ нь өвөлтэй төстэй юм. Санаа нь биет өгөгдөлгүй боловч ямагт нарийн биет энерги болох хээ буюу төвдөр лүнтэй холбоотой. Ирээдүйн эцэг их хүүхдтэй болох байдалд үүлээрээ татагдсан бардын төрлөختөн үгүй болж түүний сэтгэл хамгийн нарийн болж хийн энергийн хамт эхийн умайд орж боловсрох буй өрийн шингэнтэй нийлдэг. Өндгөн дотор сэтгэл эвдрэмжгүй тусал хэмээн нэрлэдэг капсултай адил бүтцэд сууршдаг. Энэ нь их эцгийн аль альнаас олсон бит элементүүдээс бүрддэг бөгөөд эвдрэмжгүй байдаг нь үр догцсноос эхлээд үхлийн яг өмнөх мөч хүртэл хөдлөшгүй хэвээр байдаг. Хамгийн нарийн сэтгэл ба түүний тулгуур хийн нэгдлийн мөнхийн тусал гэж нэрлэдэг учир нь үргэлж өөрчлөгдөх замаар тэргүүлэшгүйгээс эхлэн оршсоор ирсэн ба ирээдүйд үрд үргэлжлэн оршсоор байх болно. Үйл сэтгэлийг идэвхжүүлнэ. Би буруу хэлчлээ шүү. Түүнээс болж хий эвдэшгүй туслаас гарч хоёр чиглэлд урсах явцдаа эхийн болон эцгийн бит элементүүдээс заримыг авч байдаг. Эцгийн талын элементийн дийлэнхийг тээсэн хийн чиглэл биеийн дээд хэсэг болдог ба эхийн талын элементийн дийлэнхийг тээсэн чиглэл нь биеийн доод хэсэг болдог. Эвдрэмжгүй тусал нь зүрхний хүрд гэж нэрлэгддэг зэг дээр үлддэг ба урсаж байгаа хийн нөлөөгөөр үүсэж бий болсон хойно салбар судлуудын систем нь үр хөврөлийн эсүүдийн бүдүүн нарийн хэлбэрийг зохион байгуулах загвар болдог. Жирэмслэлтийн үеийн эхний 25-7 хоногийн туршид идэвхтэй боловч нойртой адил байдалд байдаг. Одооноос эхлэн тунгалаг байдалд сэргэж зөн совингоороо урд ба энэ төрлийн холбоог мэддэг. Хүний амьдралын хүрд эргэж буйг ойлгосон учраас меланхолик байдлаар дахиад л энд явж байна гэх маягаар боддог. Урд насны тухай санамж эхээс мэндэлсний дараа ч хадгалагдаж байдаг боловч хэлд ороогүй учраас бусадад хэлж чаддаггүй. Идүүгээ шинэ төрлийн тухай мэдлэг улам дамгаалсаар урд төрлийн тухай мөдгөн мартдаг. Хэдийгээр урд төрлийн тухай ярьлаа ч гэсэн утгагүй юм битгий яриад бай хоолой хурдан ид гэж хэлүүлдэг. Олон янзын соёл ард түмний хүүхдүүдийн дунд урд төрлийнхөө тухай ярьдаг болсон явдлууд олон байдаг. Хүүхдүүдийн
Ярьж байгаа урд төрлийн худлаа гэж үгүйсэхийн тулд тэдний яриаг анхааран үзэж тэр даруй наривчлан шалгаж үзсэн ба тэдний өмнө нь амьдарч байсан гих газарт хүргэж өгч байжээ. Тэгэхэд хүүхдүүд урд төрлийнхөө гэрийг таних ямар өөрчлөлт гарсныг хэлж урд төрлийнхөө хамаатан садан хүмүүсийг нэрлэж байжээ. Амьдрал бол төрөл үхэл хоёрын хооронд сэтгэл биеийн тусламжтайгаар аль болох их жаргал идэх хугацаа юм. Мөнхийн тусалд хамаарагддаг ухамсар байнга оршиж байдаг боловч сэтгэлийн бүдүүн хувьд үйлдэлүүдээр халахлагдсан байдаг учраас анзаарахдаггүй болдог. Хамгийн нарийн хий ба сэтгэлийн хослол нэмэгдмэл зүйл бөгөөд биеийг нэрлэх эцсийн суурь юм. Та үүнийг сүнс Христийн номынхноор бол хүсвэл сүнс гэж нэрлэж олно гинэ. Гэвч энэ хэлэлэг нь өөрийн мөн чанартай ангид тусгаар оршдог гэсэн санааг агуулдаг учраас хэрэглэхгүй байх нь дээр. Түүнийг биеийн нэрийн суурь хэмээн нэрлэж байгаа би мөн гэж хэлж байгаа хэрэг бус. Түүнийг шилжин явагч би гэж нэрлэхэд зохимжтой. Учир нь тэрээр нэг амьдралаас нөгөө амьдралд үүлийн ул мөрүүдийг тээсээр явдаг. Би бол хийсвэр нэгж. Би төдий бол бие ба сэтгэл буюу суурь дээр бие хэмээх нэрийг тохиож байгаа үйлдэлээр бий болдог. За энэ хэсэг айгүй чухал ойлгуул их өгөөжтэй санагдчихж байгаа. Тэгээд тодсгоцсон байгаа аль болохоор алдааг уншихыг хичээж байна. За амьдралын туршид сэтгэл болон хийн нэргүүд бидний сэргэг буюу идэвхтэй үе унтах гэж нэрлэдэг идэвхгүй үе хоёрын хооронд хэлбэлцдэг. Бүдүүн бие нь сэтгэлийн орших хугацааг гүйцэхгүй учраас эцэстээ өтөлж үхнэ. Энийг махан биеийг хэлээд байгаа юм. Үхэл бол нарийн хий ба сэтгэл хоёр биеэс аажмаар салах үйл явц юм. Нойр хурж байгаатай адил боловч сэтгэл гэгэн гэрлийн төвшөнд хүртэл очиж дараагаар нь биеэс сална. Үхлийн үйл явц 5 үе шаттай ба шат тус бүр харилцан адилгүй үргэлжлэх цаг хугацаатай. Бүдүүн биет сэтгэл бүдүүн хувьд биеэс салж эхлэх үхлийн 1-р үед биеийн чадалд оройтож хамгийн гол ноёлогч мэдрэхүүн эрхтний үйл ажиллагаа алдагдан хараа бүдгэрэн сөөмөлзөн харанхуйлдаг. Биед шахагдан дарагдах мэдрэмж үүсэж элсэн доор булуулсан юм шиг эсвэл гинт тулгуургүй болж унаж байгаа мэт болдог. Унтах үед мөн түүнтэй төстөө байдлаар зөөрмөлдөг. Хэрвээ төгс төгөлдөр болсон бол Бурхны 5 цаглашгүй бэлэг болдог 5 чанараас олон юмсыг нэгэн зэрэг ойлгох тойл мэт бэлгийг алдаж дотоод үзэгдэл нь жирэмүүлсэн элсэн зүйлийн мөнгөлөг хөх зэрэглээ адил байдаг. 2 дахь шатанд амгалан ба шаналлын сэрэх хүчгүй болдог. Юмсын адил төстөө хэлбэрийг ялган таних бэлгийн чадвар алдагддаг. Биеийн шингэн алга болж нүд ам хуурай болдог. Усаар нь хатинг байдлыг зогсоож чадгаа болдог. Намайг ангаахын сургуульд байхад сувилагч нар өгөж байгаа хүмүүс энэ үед багахан мөс хөхөж амаа норгох дуртай байдаг гэж хэлж байсан юм. Сонсох чадваргүй болж ойр хамаатан садны хүмүүс ярихын тулд чанга хашгирах хэрэгтэй болдог. Дотоод үзэгдэл нь утаагаар дүүрсэн өрөө шиг болдог. Та нарт яг ингэ сонсож байхад төсөөлөгдөж магадгүй. 3 дахь шатанд аливааг ялгах чадвараа алдна. Найз нөхөр хамаатан саднаа танихгүй нэрийг нь сандаггүй. Захаасаа эхлээд бие хурж эхэлдэг, амьсгал суларч үнэрлэх чадваргүй болдог. Ойрын хүмүүс гар хөлийг хичнээн дулаацуулж үрсэн ч мөс шиг цэвхүүтэн хിവэр байдаг. Дотор үзэгдэл нь хар дэвсгэр дээр улаан ож үсэрж байгаа мэт болдог. 4 дахь шатанд өөрийн хүсэл санааг алдна. Амжилтын тухай мэдлэг үгүй болох учраас
Амьдралын зорилгоо мартаж амтлах хүрэлцэх, хүн мэдрэмж зогсож дотоод үзэгдэл харанхуйн дунд зөвүүний үзүүр төдий гэрэл бий болж амьсгал зогсно. Амьсгал хэдий зогсон боловч сэтгэл биеийг орхихоос нааш үхээгүй байдаг. Жирийн хүмүүсийн хувьд амьсгал зогсон даруйд сэтгэл биеийг орхин гарч болно. Эсвэл 3 өдөр байж болно. Бяцлаглалын эрдмээр далтыг харах чадвартай болсон хүн үхэл үнэхээр болсон эсхийг хэлж чадна. Тийм учраас Бурхны шашинтнууд эрдэм жадалтай ламд үзүүлж сэтгэлийг өмөлөлгүйгээр зохицыг хизээ гаргахыг асуудаг. Үхлийн 5 дахь шатанд буян ба нүглийн тухай бодох бүх үйлдэлүүд сэтгэл улам нарийсхын хэрээр зогсдог. Хийн энерги дотооддоо чиглэх хөдөлгөөнтэй болдог. Биеийн дээд хэсгийн хий зүрхний хүрдийг чиглэн доош урсгал дотоод үзэгдэл нь шөнийн цэлмэг тэнгэрт тэргэл сар байх адил цагаан өнгөтэй болдог. Дараа нь биеийн доод хэсгийн хий зүрхний хүрдийг чиглэн дээш урсгад үзэгдэл нь шингэх нарны туяан адил улаан болдог. Бүх хий дахин буцаж эвдрэмшгүй тусал шингэхэд үзэгдэл нь хар болдог. Эцэст нь үхлийн сүүлчийн үзэгдэл үр цайхын өмнө тэнгэрийн зүүн хаяанд үзэгдэх анхны гэрэлтэй адил гэгээн гэрэл болдгоо. Нарийн хийд тулгуурлан сэтгэл одоо биеэс гарах ба энэ үед гүн нойрсож байснаа зүүдэлж байгаатай адил болдог. Эвдрэмшгүй туслын нээгдэх адил заримдаа хамрын нүхээр гадагшлах улаавтар шингэн болон нууц эрэхтнээс цагаавтар шингэнээр мэдэгддэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөс итвэгчсэн нарийн хийн бардуугийн төрлөختний биеийг үүсгдэг ба тэрхүй төрлөختөн 5 мэдрэхүйтэй бий болж чаддаг. 5 мэдрэхүйтэй ба бодож чаддаг хөдлөө ярьлаа шүү. Наарталт нөгөө хүүхэд юм дуурайд байгаа болоход би жоохон сандраад байна. Эхлээд хүүрийг тойроод уйлж байгаа ойр тойрны хүмүүсийг хардаг. Тэдэнтэй ярихыг хичээдэг. Энэ бол сүнсэн л тэгээд яваад идэм биш үү? Гэвч тэд бардын төрлийн амьтныг харж сонсож чадахгүй. Гутрлын байдалтайгаар ур төрөлтэй холбоотой тэнхүү тасарч үхэх үеийн сэтгэлийн байдлаас хамааран сайхан зүуд юм уу хар дарсан зүуд мэд эргэлэгт ормоё. Үхлийн 3 дахь шатанд боловсрсан өвлөөр бардын төрөл дэх биеийн төрөх хойд төрлийн биетэй төстэй болдог. Хэрвээ хойд төрөлтөө өвхөр болж төрөх байвал бардын төрөл өвхөртэй төстэй. Хэрв хүн болж төрвөл хүнтэй төстэй 6 настай хүүхдийн хэмжээтэй байдаг. Бардын төрлөختөн хатуу биетийг нэвтэрч гарах чадaltaй тухайн нэг газрын тухай бодох төдий тэндээ очиж чаддаг гэнэт. Эцэст нь ирээдүйн эцэг эхийг Эремийн зорилт хугацаанд орших байдалтай тааралддаг. Үйл боловсрох үед хүйс тодорхой болсон байдаг бөгөөд эцэг эх хоёрын өөрөөс эсрэг хүүстэд биеийн хүсэл үүсгдэг. Түүнээс болж эхийн хэвлээд эсэргүүцэж болзошгүй их хүчээр татагддаг. Эцэг эхийн ижил хүүсийн хүнд дургуйцал төрүүлдэг учраас энэхүү дөгшөөрөөс болж бардын төрөлд үхснээр гардаг. Сэтгэл дахин гэгээн гэрэлтэй болж эхийн умаадах өндөгөнд нэвтрэн ордог. Хэрэв үр догтолт болоогүй бол бардад хэвээрээ дахин сэрдэг. Бардын ихэнх төрлөختөн 49 хоногийн дотор ямар нэг төрөл авдаг. Ийхүү бидний амьдралын хүрд нэгэн удаа бүтэн эргэдэг ба эхлэлгүй цагаас аваад эргэн очисоор ирсэн билээ.